За биеийн хүч Аз тэмцээний 1-р тэмцээн маань эхэлсэн. Энэ чинь бол сизон 3 дугаар сизон байгаа шүү. За тэгээд 2 дугаар анги гэсэн үг. 3 дугаар сизны 2 дугаар ангид ер нь юу гарч байгаа талаар товчхон та нарт ярьж өгье. За тэгээд энэ тэмцээн маань болохоор дивжээ эзлэх тэмцээн. За яг ийм 4 тойрог бэлдсэн байсан. Энэ сумогийн дивжээ шиг. Тэгээд нийт 8 улсын багийн тамирчид маань болохоор за 1-р үе дээрээ болохоор энэ 8 багаас 4 баг маань энэ шалгарч үлдэх ёстой юм билэ. За ингээд ямар ч гэсэн 4 тойрог дээрээ дивжэн дээрээ 8 баг маань ингэж үзээд аль нэг баг ингэж хасагдах жумаар ингэж явсан. За тэгээ 1-р үе дээр нь болохоор 2 улс маань шалгарч үлдсэн. Австрал, Япон 2 маань шалгарч үлдсэн байгаа. За тэгээ дараагийн үед нь болохоор 1 минутын хугацаанд 2 тойрогт 5 улс маань ингэж тулалднаа. Турк, Солонгос, Монгол, Индонез, Филиппин. За ингээд эцсийн мөчт бол манай Монгол бол Индонезийг бол түлхэж гаргаснаар бол манай Монгол улс уг нь хожсон. За ингээд дараагийн дахин тулаан болсон. Дахин тулаанд Монгол, Филиппин, Турк, Солонгос гэд 4 улс нэг дивжэн дээр ингэж тулалдсан. За тэгээд бол 1 минутын хугацаанд бол маш хүчтэйгээр ингээ гоё тулалдаад угаасаа эцсийн дүнд нь бол Филиппин хасагдсан. За ингээд 3 улс ямар ч гэсэн шалгарч үлдсэн байгаа. За ингээд 3 дахь дахин тулаан маань болсон. 3 дахь дахин тулаанд маань Монгол, Турк, Солонгос 3 ингэж нэг дивжээний төлөө ингээд тулалдсан. Тэгээд өмнөх юунууд дээр болохоор бас Монгол, Турк 2 маань ингээд ер нь бишээ Турк, Солонгос 2 маань бол ер нь нэг баг болоод ингэж нэг баг болж нийлж яагаад гэсэн учраас ингээд манай Монгол маань бол жоохон ганцаардах маягтай болсон. Ингээд нэгдсэн 2 улсын нэг баг руу ганцаараа дайрах ийм тэмцээн болсон. Тэгээд яалтчгүй угаасаа нөгөө Турк, Солонгос 2 чинь ингээд нэгдээд нэг баг болоод тэгэхээр чин тэр 2 улсын багийг чинь ингээд Монгол маань ингээд түлхэж гаргана гэхээр айгүй хэцүү. Тэгээд бол яалтчгүй ингээд ганцаараа байсан учраас ингээд энэ удаагийн тэмцээн дээр манай Монгол маань ингээд дийлдээ тэгээд манай Монгол хасагдсан. Ингээд 2 баг ингээд үлдчихэж байгаа байхгүй юу? Турк, Солонгос 2 бол эхний раундын 2 дахь шатанд тэнцээд шилдэг дөрвийн нэг нь дөрүүд нь ингээд орсон гэсэн үг. За ингээд 2 дугаар үе эхлэхэд шилдэг 4 баг ингээд шалгарч үлдсэн. Тэр нь болохоор Япон, Австрал, Турк, Солонгос. Яг хасагдсан баг нь гэх юм бол Монгол, Филиппин, Индонез, Тайланд бол энэ хасагдсан. За ингээд албан ёсоор 2 дугаар үе маань эхэлж байгаа юм. За 2 дугаар үе дээр нь болохоор ингээд 4 улс маань 2 ийм дивжээний төлөө тулалдана. За тэр нь болохоор Турк, Австрал, Япон, Солонгос 2 ингэж 2-2-ороо ингээд тулалдаж байгаамаа. За тэгээд угаасаа Турк, Австрал 2-оос бол Турк нь ялсан байгаа. Япон, Солонгос 2 маань бол нэлээд олон дахин ингэж тулалдаад бүр ерөөсөө дийлдэхгүй аль нь ингээд хүч тэнцээд бүр 4 удаа 5 удаа ингэж дахин тулалдсан. Тэгээд нэлээд ядраад бас ингээд сүүлдээ Япон, Солонгос 2 маань ингээд хоорондоо тулалцаар байгаа. Нэлээд хүч тэнцүү байсан учраас нэлээд тулалдаж бас нэлээд ядарч эхэлсэн. Миний хувьд бол угаасаа Солонгосыг бас дэмжижсэн. Угаасаа тэгээд солонгосчууд маань энэ тэмцээнийг анх зохион байгуулж байгаа. Солонгосчуудын маань бас Монголтой харилцаанаас эхлүүлээд бид нэр солонгосчуудыг ер нь нэлээд дэмждэг. Тэгээд Япон, Солонгос 2 бол ингээд тулалдаад бүр дийлэх болохоор нь эмэгтэй баг тамирчдыгаа ингээд тулалдуулахаар ингээд ихний анги маань ингээд дуусж байгаа.